Та бүхэн Lightning McQueen-ыг мэдэх үү? Мэдгүй байлаа гэхэд ядаж ямар нэгэн байдлаар ярьдаг энэ машинуудыг харсан л байх тийм ээ. Өнөөдрийн бичлэгээр бид тэгвэл энэ Lightning McQueen гэх алдартай хүүхэлдэйн кинон дүр үнэн учиртай хэр хурдан машин болохыг нь ярих болно. Лайк болон subscribe дараад үзээрэй. Cars хүүхэлдэйн киноны товч агуулга. McQueen бол залуухан бөгөөд их зантай амжилтад хүрэх хүсэлтэй уралдааны машин. Энэхүү машинуудын ертөнцид зохион байгуулагддаг Piston Cup-ын төлөөх том уралдаанд аваргын төлөө өрсөлдөхөөр McQueen Калифорни руу явах замдаа Radiator Springs хэмээх жижиг мартагдсан хотод санаамсаргүйгээр очдог. Жижиг хотын замыг санаамсаргүй ослосоо болж эвдэлснийхээ улмаас тэрээр оршин суугчдын шаардлагаар замаа засах хүртэл тэндүүлдэхээс өөр аргагүй болно. Эхэндээ яаралтай явахыг хүсээд зүгтэх оролдлого хийдэгч жижигхэн хотынхан нь сэргэлэн санаа гаргаж түүнд түлш хийж өгдөг. Явах гүн гүнзгий хүсэлтэйж явах боломжгүй басан тэр үнэнтэй эвлэрч замаа янзалж үлддэг. Замаа засч өгөхийн хажуугаар жижиг хотын найрс хүмүүсийг таньж мэдэх тусам өөрийгөө болон амьдралыг арай өөр өнцгөөс харах болно. Тус үйл явдлынхаа явцад тэрээр Doc Hudson хуучин алдар дуралдааны машин, Mater хөгжилтэй үнэнч чирэгч машин, Sally сайхан сэтгэлтэй Porsche машин зэрэг шинэ найзуудтай болж уралдаан болон амьдралын жинхэнэ утга учирыг ойлгож авдаг сонирхолтой үзүүштэй хүүхэлдэйн кино байдаг юм аа. За үзчихсэн хүмүүс бол мэдэх бах. Үзэж байгааг бол та бүхэнд би товч агуулгыг ярьж өглөө. Миний бодлоор та бүхэн ямар нэгэн байдлаар харж л байсан бах. Тэгээд жоохон санахгүй л ээж магадгүй. McQueen-ийн жинхэнэ хурд. За тэгвэл энэ Cars хүүхэлдэйн киноны улаан уралдааны машин болох Lightning McQueen бол NASCAR-тай дүүцгээс Piston Cup тэмцээнд зориулагдсан өндөр үзүүлэлттэй уралдааны машин. NASCAR гэж юу вэ гэвэл National Association for Stock Car Auto Racing хэмээх Америкийн нэгдсэн улсын автомашины уралдааны томоохон байгууллага юм. NASCAR нь өндөр хурдтай тусгаалan бэлдсэн stock car буюу үйлдвэрийн суурь загвартай уралдааны машиныг ашиглан тойрог хэлбэрийн зам дээр уралддаг спорт. Ерөнхийн McQueen-ийн загварыг харвал угаасаа NASCAR-ын уралдааны машинуудтай маш төстэй. YouTube дээр бас маш олон медиа платформуд дээр маш олон жишээнүүд байдаг. Тэгээд Lightning McQueen болохоор өөрөө кинон дээр бол үнэхээр л хурдан үеийнхэн уралдагч нар дундаа гүйцэгдэхгүй, өөрийн ур чадвартаа ч бардам байдлаар дүрслэгддэг. Жинхэнэ хурд нь хэд вэ? Яг хүүхэлдэйн кинон дээр бол McQueen-ийн дээд хурд цагт 200 миль буюу 322 км/цагийн хурдтайгаар дүрслэгдэнэ. Хэдий дээд хурд нь 200 миль байдаг ч Cars 3 буюу 3 дугаар анги дээрээ хөгшрөөд удаашраад хурд нь буурсныг бас бид бүхэн харцгаадаг. Бас тэр 3.2 секундэд 0-оос 96 км/цагийн хурдыг авч чадна. Үнэхээр солиотой хурд авдаг гэсэн үг. Энэ нь жирийн болон NASCAR-ын уралдааны машинтай харьцуулбал маш хурдандаа орно. Нарийн хөдөлгүүрийн талаар гэвэл Cars кинонууд дээр тодорхой заагаагүй ч бид McQueen нь орчин үеийн NASCAR машинуудтай адил 850 морины хүчтэй V8 хөдөлгүүртэй гэж дүгнэж олно. Түүний хөдөлгүүрийн дуу чимээ нь өндөр эргэлттэй агааржуулсан хийцтэй бөгөөд өндөр хурдыг удаан хугацаанд хадгалах чадвартай. За тэгээд энэхүү мэдээлэл болон судалгаануудаас дүгнвэл яалтчгүй McQueen уралдагч дундаа чадварлаг бөгөөд дийлдэшгүй хурдан байх нь бодиттой. Тойрогоор уралдахдаа хөдөлгүүрийн хурдаа барих чадварын хажуугаар эргэлт бүрдээ маш өндөр хурдтгалаар урагшилдаг учраас жинхэнэ амьдрал дээр байдаг байсан бол үнэхээр л дийлдэшгүй ямаа уралдагч байх байсан байна. Cars нь өөрөө нийтдээ 3 ангитай хүүхэлдэйн кино ба 1-р анги дээр McQueen Rookie шинэхэн гарч ирж буй од уралдагч хэмээн дүрслэгдэж бас өөрийн адил машинуудтай уралддаг. 2-р анги дээр Формула 1 төрлийн машинуудтай уралдаж ялтыг авдаг. Формула 1-ийн машинууд бол угаасаа аимшигтэй хурдан гэдгийг хүн бүхэн мэдж байгаа. 3-р анги дээр шинээр гарч ирэх цагт 214 милийн хурдтай шинэ үеийн машинуудтай уралддаг. Яг жинхэнэ амьдрал дээр тамирчид их үедээ арай туршлагагүй цойлж гарч ирээд дараагаар нь prime time буюу оргил үедээ хамгийн шилдэгийг харуулж нас явахын хэрээр удаашрдгийг Cars хүүхэлдэйн кино McQueen-аар бас маш сайн илэрхийлсэн. Хөгшрөх тусам жоохон чадвар буурдаг гэдэг нь үнэхээр л гонигтай зүйл юм аа. Би одоо хөгшрөх тусам YouTube-ийг чадвараа алдна гэсэн үг үү те. Хаха. Залуухан байгаа дээр ажиллаа сайн хийдөө тэгвэл те. Нэмэлтээр бас сонирхолтой мэдээлэл өгөхөд McQueen маш хурдан байх зорилттой бүтсэн. Хөнгөн байх тусмаа хурдан явах учраас өөртөө гэрэл гэх мэтчлэн жижиг сажиг тоноггүй бөгөөд хамгийн хурдан уралдагч байхаар зориулагдаж бүтсэн машин болохыг Pixar-ын detailed бичлэгнээс бас кинон дээрээ дурдж илтгэсэн байдаг. Бас мэдээж уралдаанд оролцож байгаа юм чи авраг олж байгаа хүмүүс байгаа. Хүүхэлдэйн кинон дээр одоо Piston Cup гэж яриад байгаа шүү дээ. Тэгвэл Piston Cup-ыг ямар машинууд хин хэдэн удаа ялж байсныг харъя. Doc Hudson 3 Piston Cup хожиж, Spider Dangerfield 4 Piston Cup хожиж, Strip Waters буюу хүүхэлдэйн кинон дээр King хэмээн гарах уралдагч нь бүх цагийн шилдгээрээ 7-г хожиж байсан байдаг бол яг түүнтэй адилхан McQueen 2006 оноос эхлэн уралдааныг тэргүүлж бас нийтдээ 7 Piston Cup цомыг хоцсон байдаг байна.
Энэ хүртэл бичлэгийг маань үзсэн бол яг одоо лайк болон subscribe дараарай. Өнөөдрийн бичлэгээр хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Хамтран ажиллах байгууллагуудын дэвэл ийшээ холбогдоорой. Дараагийн шинэ сонирхолтой бичлэгээр уулзтал түр баяртай.